Нүүбийн цөлжилтөд тэмцэх Наримчгийн дараагийн газрын төлөвлөлтийн багууд бол яг энэ дэд бүтцийн ажлын явцтай бол танилцсан. За яг манай улс бол яг хөлөөгч орны хэлцээрийн дагуу одоо яг дэд бүтцийн ажлуудыг бол яг хугацааныхаа дагуу ингээд танах дуусгаж байгаа юм байна. За одоо яг үндсэн барилгажих тэр одоо тэр төр байгууламжуудаа угсрах ажил руугаа шуурхаа орох шаардлагатай гэж байна. Тэгэхээр 25 онд бол 26.3 тэрбум төгрөгөөр одоо яг энэ нэгдүгээр шатны ажлыг бол эхлүүлэхээр ингээд захирамж бол гарчихсан байж байна. Тэгэхээр 26 оны улсын төсөв дээр бол манай дээр бас тодорхой зардал шийдэгдэж ирвэл бид бүхэн ингээд 2 дугаар үе шатны ажлыг 25 оны 12 сараас эхсүүлэл ер нь одоо хожлогоо хөрөнгө оруулалтын ажлуудыг зохион байгуулахаар ингэж тусч байна. Тэгэхгүй бол цаг хугацааны хувьд бол энэ барилгууд маань ер нь бол түрээсээрч байсан үйлдвэрлэгч байсан ер нь бол тодорхой хэмжээний сар хагас 2 сарын бол үйлдвэрлэлийн процесс хэрвээ түрээслэхээр бол загвар хийж зориулаад өөрчлөн засах янзлах ажлууд явагдах юм билээ. Тэгээ тээвэрлэлтийн ажил бол 2 сарын хугацаанд хийгдээ. За угсралтын ажил бол 2-3 сарын хугацаанд тэгээ тооцохоор 7 сард ер нь бид нар энэ барилга агуулмжаа бүтэн авчихсан. Дотор одоо төгсөл тоног төхөөрөмж угсралтын ажлууд руу орохгүй бол хурал маань бол 8 сард ихээр бол барилга хүлээж авна гэж нүг бол үзэж байгаа. 7 хоногийн дараа төсөв батлахад КОП-17-гийн төсөв одоо хэдэн төгрөг яаж сууж гэнэ гэдэг бүх юм эцсийн байдлаар тодорчно. Бидний төлөвлөсний дагуу буюу засгийн газараас их хуралд оруулсан бол ерөнхийдөө явж байгаа та бүхэн бас мэдчихэж байгаа. Яг хөө давхар анхаарах зүйлүүд байгаа. Хэд хэдэн зүйлүүд дээр олон нийтэд зөв ойлголт өгөх тал дээр анхаармаар байна. Усны их хундрах гэдэг. За энэ дээр ямар зүйлүүд байгаа нэ? Нүүбийн нэрийг барьж ин газар дээр цовир унтны их хүүсвэр дээр асуудал үүсэж байна. Эргээгээд энийг үргэлжлүүлээд арга хэмжээний дараа хувьдаа авах чаан гэдэг иймэрхүү зүйлийг бол тодорхой нэр бүхий хүмүүс олон нийтэд лайв хэлбэрээр хүргэж эхэлсэн. Энд хариултыг өгөх хэрэгтэй. Үнэхээр одоо тийм байгаа мó байхгүй мó? Ямар учиртай, ямар зорилготой 197 улсын хамтарсан нэгдэн орсон конвенц байж байдаг. Дээрээс нь сөлжилт өөрөө Монголын газар нутгийн 77% өрччихсэн байж байдаг. Дээрээс нь энэ газрын сонголтыг Улаанбаатар хот дангаараа хийдэг юм уу, хийдэггүй юм уу? Хамтарч хийдэг юм уу, хийдэггүй юм уу? Хэдэн оны эдэн сард энэ газрын сонголтыг эцэслээд хийчихсэн. Одоо энийг өөрчлөлтөг боломжтой юм уу, боломжгүй юм уу? Энэ чиглэлээр тодорхой хариултуудыг өгөх хэрэгтэй. Технологийн зам гэдэг юм уу, нэршлийн өөрчлөлт энэ бол КОП-17 зориулагдсан. Монгол улсын иргэд энэ зөвлөлтийн асуудлаар олон улс дэлхийн нийтээр юу гэж хандаж, юу гэж шийдвэр гаргадгийг бид нар ер нь юуг анхаарах ёстой гэж иргэдийн оролцоог хангахын төлөө байгуулж байгаа зам шүү дээ. Түүнээс ингээд дураараа тал талаас алхаад орж ирж болохгүй. Тусад нь гаргаж иргэдэд зориулсан зам баггүй. Тэрийгээ бид нар гольфийн зам гэж нэрлэвэл ер нь буруу л ойлголт явна. Тийм болохоор иймэрхүү зүйл дээр анхаармаар байна. Энэ дээр үж байгаа газар шороон ажил бол дууссан. Одоо эрхчил бол ресайклтаад цементэр бөчүүлсэн суурьгээд асфальт хүчилтэй авах ажлууд үлдсэн байна. Одоо явган замын ажлын үргэлжлээ явж байна. 11 сарын 30 хүртэл одоо байгаа материалуудаа дуусгаад явган замуудаа дуусгаар төлөвлөж байна. 600 машины зогсоод нийт хэдэн км зам тавьж байгаа юм. 1.5 км. Унтны их усвартай холбоотой ямар нэг асуудал байна. 50 м-ийн радиустай юм хамгаалтын хашаа байх хэрэгтэй юм юутай зохицуулсан гаргаж. Энийг бол бид нар яг хамгаалтын зурвсаас бүр 200 м, 100 м радиустай ингэж дахиж хамгаалтын хашаа шинжилж бол хийж байгаа. Энэ бүс нутагтай ойролцоо нэг 8 худаг байгаа. Яг энэ 8 худгийг бол энэ жилд яг энэ 12 сарда багтаагаад бид нар яг зориултын хамгаалтын хашаа бол хашиж байгаа. Тэгэхээр ийшээ ямар нэгэн байдлаар хүн нэвтрэх одоо ийм ойлголт бол байхгүй. Сүүгийн угсралтын техник шиг. КОП-ын зохион байгуулагдсанаар Улаанбаатар хотын сая 500 мянган иргэдийн унтны усанд асуудал үүснэ гэдэг тийм өнцгөр зарим хүмүүс яриад байна. Тэгээ энэ үнэн юм уу? Энэ бүст 8 удаг орсон байгаа. 8 удгийг одоо энэ дээр ярьдаг шиг хамгаалтын хайс ажиллахаар хамгаалаад хүн нэвтрэх боломж чи хязгаарлана гэж үзэж байгаа. Энэ худгууд бол энэ хашаанаас гадна. Яг хашаан дотор буюу энэ арга хэмжээ болгохын үн дотор байгаа нь бол 2 шиг л байгаа юм шүү дээ. Тэгээ энэ чинь одоо гүний ус татж байгаа юм. Тий, гүний ус татж байгаа. Тэгэхээр энэ асуудал Улаанбаатарын хэмжээнд нийт 218 худаг байгаас манай энэ 66 худаг байгаа тийм ээ. 66 худаг байж байгаа. Тэгээд бэлэн гүнээс татж байгаа. Тэгээд аюулгүй бүсээсээ зайгаа аваад тэзүүн дээрээ судалгаа хийсэн учраас ер нь бол ундны усанд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа. Байгаль орчны яамнаас бол яг хүсэлт гаргаад байгаль орчны нөлөөллийн үнэлгээг бол хэлгэсэн байгаа. Тэгээ яг энэ хэсэгт бол 3 жилийн хугацаатай төс хэрэгжил дууснаа гэж ингэж тооцоод байгаль орчны үнэлгээ нь гарсан байж байгаа. 5 сард энэ 5 сар. Тэгэхээр бол бид нар бол яг холбогдох газруудаас нь бүх одоо үнэлгээ, геодэз тэр байгаль орчны нөлөөллийн дүгнэлтүүдийн авсны үндсэн дээр бол энэ хэсгийг бол хэлсэн. За энийг бол өнгөрсөн жил бол Улаан харилцааны сайд, байгаль орчны сайд, нийслэлийн сайд дарга нарын одоо хамтарсан одоо энэ протоколын дагуу бол энэ байршил бол
6 байршлаас бол сонгогдоод тэгээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдаад тэгээ байршил бол батлагдсан байж байгаа. Тэр үгэндээ л ажиллаж байна. Одоо бол энэ байршлыг өөрчлөх боломж бол байхгүй шүү дээ. Энэ чинь хамтдаа суужаач нөгөө Нүүбийн геноцидын талуудын нарийн бичгийн дарга нарын газар, Монгол улсын засгийн газар, нийслэл хот бүгдээрээ хамт сууж байгаа гарын үсэг зурж эцэлж Ер байгаа. нь бол цаашлаад энэ хэсэг одоо копийн дараа бол иргэдийн чөлөө цагаа өнгөрөөх одоо үндэсний цэцэрлэг төрөлнгийн одоо зүүн хэсгийн одоо энэ парк энд бол төлөвлөгдөж явж байгаа. Тэгэхээр бол ер нь одоо цэцэрлэг төрөлнгийн одоо өнөөгийн нөхцөл байдал бол дандаа зөөврийн одоо худгуудаар үйл ажиллагаа юмнуудаа явуулдаг. Тэгээд зарим одоо зөөврийн худаг төр одоо энэ байгууламжууд нь бол газрын одоо гүн рүүгээ нөгөө нэвчдэг тийм ээ, хэдэн жилийн хугацаанд. Тийм учраас бүр одоо бид нар энийг бол яг энэ цэвэр төвийн одоо цэвэр бохны юм системд холбогдсноороо энд одоо иргэд зугаалж байгаа иргэд маань бол яг боловсон ойлд ороод ингээд нийтийн ариун цэврээр өөрчлөх боломжтой гэж харж байна. Одоо энэ төв хэсэгт орж байгаа хөрөнгө оруулалттай тэнд бас зам талбай, аюу цементийн талбай, аюу жижиг зүйлүүд хөрөнгө оруулалтуудыг хүмүүс мод бод тариад тэнд чинь ингээ иргэд их олноор очдог болсон шүү дээ. Яг тэрнээс бол дутгааргүй юм Яг зөв шүү. төв болж хувирж байна гэж ойлгуул зөв үү? Яг энэ хэсэгт одоо яг энэ зөвхөн копи хүрээнд бол 9 нэр төрлийн 4500 ногоон байгууламж буцаагууд бол энд баригдана. Тэгээ энэ байгууламж маань буусны дараа энэ хэсэгт бол иргэд автомашина энд зогсоогоод ийшээгээ чөлөөтэй сайхан гэр бүлээрээ алхаад за энэ одоо цохон байгуулж байгаа арга хэмжээ одоо тэр бүх өдөрлөг юмнууд оролцоод ногоон байгууламж одоо энэ мод буцаг бүхэл зүйлүүд энд бол төлөвлөж чад. Ер нь бол нилээд жоохон хаягдсан гэх юм уу да нэг хэсэг одоо ийм талбай. Ягаад гэвэл ундны их усрын одоо ойрхон бүсүүдээс учраас бол мэдээж төвчлөлтүүд бол хийгдэг үлдсэн. Тэгэхээр одоо бол зүүн талд иргэд Улаанбаатартай иргэд бол энд хэсэгт одоо чөлөө цагаа өнгөрөх юм паркийн дахиад нэг төлөв Парк үүсэж байна л гэж ойлгох. Түүнээс биш барилга байгууламж болох юм байхгүй. Байхгүй энд бол үлдэх барилгууд бол